Гоёлын таашин зуран сайхны киноны Чукагийн дүрээр олонд танигдсан акапелла хамтлагийн дуучин одоо эрэг ТV-ийн мэдээ онцолж байна. Тэрээр сүүлийн 16 жилийн хугацаанд Америкийн нэгдсэн улсад найруулагчийн мэргэжлэр суралцаж ажиллаж байгаа юм а. Одоо сансар тоглолтод оролцохоор 14 жилийн дараа эх орондоо ирсэн байна. Түүний хувьд гадаадад суралцсан хугацаанд Монгол улсынхаа үндсэн эрх чөлөөг илүү гүнзгий ойлгож мэдэрснээ бидэнтэй хуваалцлаа. Түүнийг урлагийн хүн болно гэдэг шийдвэрийг сонсоод аав ээж нь эсэргүүцэж байсан ч урдаа тавьсан зорилгынхоо төлөө эсэргүүцэн зүтгэсэн байна. Ийхүү 2005 онд соёл урлагийн их сургуулийн хөгжим театрын жүжигчин мэргэжлэл төгссөн маань оюутан байхасаа акапелла хамтлагт харьяалагдаж эхэлжээ. Тэрээр өөрийгөө хөгжүүлэх зорилго тээж 2010 онд Америкийн нэгдсэн улсыг зорьсон байна. Ийхүү мэргэжлээр ажиллах хугацаанд эх орноос харгалзсан өдрүүдэд шантраад бүхнийг орхиод явмаар санагдсан үедээ Монгол дуугаа сонсож урам авдаг байжээ. Хайр гэрэлтсэн сайхан гарцаар намайг ширтэн зогсож байж билээ. Ер нь гэхдээ бус даазуудаас монголчуудыг аягүй тийм өөр нүдээр харддаг юм шиг надад санагдаад шин. Чингис гэдэг өөр нь аягүй их мэддэг. Гэхдээ Чингис гэдэг гоё штэ. Би болохоор яг нэг 14 жил болоод яг 14 жил бүр ерөөсөө орд тас ирэхгүй байж байгаад 2024 онд ирсэн байхгүй. Тэгэхэд бүр ингээд амар өөр мэдрэмж авч ирсэн нэг юм. Нэр их орон гэдэг чинь ийм гоё юм байна гэмээр ингээд бүр ингээд юун дээр гайлаар орж ирэхэд л ингээд дотор ингээд нэг юм тэр гайлын хүн ингээд за их хондоо тавтаа мөрлгээд хилэн гоо дотор ингээд гоё болтой юм лээ. Тэгээд ирээл 90 шууд хөдөө явсан. Мэдээж хөдөө яваад ингээд агаар бүх юм бүр ингээд аягаа. Нэг тийм Монголд арай илүү ялангуяа хөдөө явахаар арай тийм илүү эрх чөлөөг мэдэрдэг юм уу? Тийм шиг санагддаг. Хараа. Сайхан өдөр байна шүү. Гоёлын таашин тэгж хүмүүс ялангуяа залуучууд аягүй их үздэг, аягүй их сонирхдаг. Тэрнээс аягүй их мим хийцэн байт юм байлаа. Би тэрийг яг тийм гэж ерөөсө бодоогүй байсан. Тэгээд гинтл ингээл гараад ирсэн шүү. Тэгээд би миний бодлоор нэг 10 хэдэн жилийн дараа болохоор ингээд барыг мартагдсан бах гэж бодсон байсан кино. Одоо л хүмүүс үздэг байгаа. Надад бүр амар гоё. Тэгээд хамгийн гол нь би нэх олон юм хийгээгүй ганцхан л орсон кино дээр ингээд одоо л хүмүүс үздэг. Тэгэхээр хүмүүс амар дуртай байдаг. Амар баяртай байдаг. Тэрээр залуу хүн мөрөөдөлтэй түүнийхээ төлөө тэмүүлэх зорилготой байх хэрэгтэй. Эх орондоо ээж автайгаа амьдрах сайхан ч өөрийгөө хөгжүүлж ирээдүгөө цэцгэлүүлэх нь чухал гэдгийг хэллээ. Мөн гадны улсыг зорихороо гэр бүл найз нөхөд эх орныхоо үн цэнийг илүү мэдэрдэг юм байна гэж ойлгосноо хуваалцлаа. Иймээс ойрын жилүүдэд Монгол улсаас суурьших төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ.